Бүлэг 41. Цэргийн ухаан Меритоныг орхих болсонтой холбоотойгоор олон залуу авхаа нар жинхэнэ эмигнэл зарлаад байв. Тэдний тоонд Лидия, Кити хоёр мэдээж багтана. Тайтгарч үлж чадах бүсгүүчүүд маань хоёр эгч нь энэ тал дээр туйлын тайван байхыг үзээд сэтгэл зөрөхгүйг нь гайхна. Лидия Брайтон руу аялах тухай яриаг дахин сөхөвч өрхийн тэргүүн үл дэмжих нь ойлгомжтой тул яах билээ дээ. Тэгс хийгээд орхив. Гэвч энэ айлд тэднийг бүрэн дүүрэн дэмжих нэг хүн байсан нь хатагтай Беннет юм. Гэхдээ Лидиагийн шаналл удалгүй дуусныг тэмдэглэж хэлбэл зохино. Юу гэвэл хурандаа Форстерийн эхнэр түүнийг Брайтон руу хамт яваач хэмээн өрөв. Тэр бол нөхөрт гараад удаагүй залуухан хатагтай билээ. Хошин мэдрэмж ба сонирхол ижил төстэйгөөс болоод хатагтай Форстер ба Лидиа хоёр хурдан дотносож эхэлсэн билээ. 3 сарын дотор салж хагацгүй найзууд болж амжсан нь энэ. Энэ салын дараа аргаа бараад байсан Лидиа хэрхэн хөөрч хатагтай Форстерийг хичнээн хайрлаж, хатагтай Беннет бас яаж баярлаж, харин Кити гараа хичнээн хүчтэй базалсан нь ойлгомжтой. Лидиа эгчийн сэтгэл санааны ийм байдлыг огт тоохгүй өдөржин өрөө хэсэн дэгдэж, баяр хүрхийг хүн бүрээс шаардаж, шалтгаантай шалтгаангүй инээж тасралтгүй шулгана. Элизабетийн хувьд энэ урилгаа сэтгэл татам юм олж харахгүйгаас гадна Лидиа задлахыг хүлээж авснаар эрүүл ухаангүй нэгэн болохыг харууллаа гэж үзв. Зарим хүн бодлогогүй алхам санаа амар хийж байдагт тэр гайхна. Тэр бүхэл аавтайгаа нууцаар уулзаад Лидиаг Брайтон руу явуулж болохгүй гэж ятгав. Хатагтай Форстертой найзлах нь юунд хүргэж болохыг ярьж Брайтонд Лидиа бүр ухаанаа алдах нь гарцаагүй гэжээ. Аав нь түүний яриаг дуугүй сонсож дуусаад хэллээ. Лидиа, олны дунд орж өөрийгөө харуулхаас нааш тайвширахгүй. Нэгэнд түүнд боломж гарч байгаа бол надад татгалзах юм алга. Тэгээд ч манахаас нэг их зардал гарахааргүй юм. Лидиагийн хөнгөн хийсвэр ааш аврыг хүмүүс анзаарахын цагт энэ айлын бусад охид ямар байдалд орохыг та бодооч тээ. Айл хэдийн анзаарч байгаа юу? Боорхон минь. Тэр чиний шүтэн бишрэгчдийг үргэж амжлаа гэж үү? Хөөхий Элизабет. За, нурмах хэрэггүй дээ. Алуу. Тэгээд тэр Лидиагийн итгээд авраас болоод хуйлчижтай ажсан залуус хийнсэн билээ дээ. Би өөр юм санаа зовсоор тань дээр ирлээ. Лидиагийн савууг аашнаас болоод сэвтэж мэдэх манай гэрийн нэр хүндийн төлөө. Та түүний онгоргоныг дарж, иймэрхүү тэмүүлэл нь амьдралын зорилго болох учиргүйг яг одоо ойлгож өгөхгүй бол тэр тун удахгүй хэнийг ч сонсгоо болно. Засаршгүй сэтг нур болж хувраад гэр бүлээ түмний доог тохуу болгоно. Та өөрөө ч ямар нэг юмд хүрэхгүй. Өөрийгөө хүндлэх ямар ч эр түүнийг сонирхгүй шүү дээ. Гаднаа хөөрхөнч харанхуй бүдүүлэг эмгтэй болж хувраад гутаалд оромжлыг сөрхөн нотхой өөрийг нь жигшиж байгааг мэдгүй нэгэн болно. Түүнийг дандаа дуурайх Китид ямар үлгэрчээ үзүүлж юу заах вүлээ? Хий хүн болж харагдах хинэ тулга тойрсон бодол. Алмаа эзан хөнгөн хийсвэр хаашиг зөвхөн заана. Хүмүүс тэдэнд дургуулахж буруу шаншгүй дээ. Энэ айлын бүх охтод бас тэгж харагдана. Энэ сэдв охиныг ямар их зовоож байгааг ноён Беннет арай гэж ойлгох шиг боллоо. Тэр гарыг натгаад хариулв. Тэнийг дүү нартай байлаа гэд чиний хүрээний хүмүүс чамайг хүндэлж үнэлхээ болохгүй. Гэтэл Лидиагийн явахыг хорвол энэ гэрт юу болохыг төсөөлдөө. Явдгаараа явгээ. Хурандаа Форстер харж хандхаас гадна тэр угаас баян өв залгамжлагч биш болохоор олны анхаарал татахгүй. Цэргийн дарганаар илүү сонирхолтой бүсгүйд анхаарах нь мэдээж. Харин ч тэнд очисноор бодоод байгаа шигээ чухал хүн биш гэдгээ Лидиа ойлгож авнаа. Ерөнхийдөө өөрт нь муугун зэрэгцээ гэрт хориод байна гэж биднийг шүүмжлэгтэн. Их тавнаа. Элизабет эндээс гарахтаа тээж ирсэн бодол нь огт өөрчлөгдөөг нуусангүй. Тиймээс эцэг нь дотроо багахан гимшилтэй үлдэв. Гэхдээ Элизабет байнга бодолдоо эерэгдэж дотор шаналлаа хүчрхэгжүүлдэг хүн биш. Ямар тааж сануулах үргээ гүйцэтгсэн тул дэми төгшөөрөөр сэтгэлээ чилээхэ болжээ. Энэ тухай бодохгүй байж болно. Лидиагийн хувьд Брайтон аялал нэрээ газрын деваачин юм шиг санагдана. Ганган дарганаар холхих гоёмсог хотын чамин гудамжууд дүрслэгдэнэ. Лидиа тэнд хөл тавингууд бүхний анхаарлын төвд оров. Хэдэн 10 халуун харц түүний зүгт чиглэнэ. Цэгцтэй эгэнсэн байхнууд баяр баясгалантай ирчүүдээр дүүрч тэдний нэгэнд 6 даргаар хүрээлүүлсэн Лидиа малилзаж суугаагаар төсөөлнө. Түүний мэдрэмжийг нэгэн цагт өөрөө бас ийм байдалд орж үтсэн гэж ярих дуртай ээж нь хуваалцжээ. Нөхөр нь аялалд хачин дургу хатал охин нь бие дагаад Брайтон орж чадвал тэр үнэхээр баярлахаар байв.
Элизабетийн эргэж ирснээс хойш ноён Уикхэм нэгч үзэгдээгүй юм. Элизабетийн хувьд хэн нэгэн өөрт нь хичнээн ээлдэг найрсаг хандвч энэ чин сэтгэлөө эсвэл дүр эсгэлтгөө гэдгийг ялгаж сурчээ. Уикхэмийн одоогийн хандлага уйдгартай. Тэр бүхэл ой гутам санагдаж эхэлсэн юм. Анх танилцаа сүрхий эргүүлж байсан нь ердөө л Элизабетийг өдөх. Тэр бүхэл унтуу цулах оролдлого төдий байжээ. Хоосон өнгөц сонирхлын бай болж байснаа мэдэнгүүт Элизабет түүнийг огт сонирхохоо болов. Гэтэл ноён Уикхэм ондоо итгэл өвөрлөж яваа. Тэр дахиад эргүүлж эхлэх юм бол Элизабет хөлдөн сөхрөн гэж бодно. Хуаран эндээс нүүхийн өмнөх өдөр ноён Уикхэм бусад хэдэн даргын хамт Лонгборн зоог барив. Өдөлтийн орой сэтгэл санаа сайхан байхыг эсвэл энэ хүн тухайн сайханд дурсамжтай үлдэхийг Элизабет ягаад ч юм хүссэнгүй. Тэгээд ноён Уикхэм аяллаа тухай дөнгөж асуунгууд Хансфордод хурандаа Фицвиллем ба ноён Дарси нар бас 3-7 хоног айлчилсныг дуулгажээ. Тэр Розингс хэр удаан цаацсан гэвэ? Бараг 3-7 хоног. Та түүнтэй ойр ойрхон уулзаа юу? Бараг өдөр бүр. Аашаавар ямар хуу байна да? Шин танилуудын нөлөөгөөр ноён Дарсигийн араншин дээр тэгшиг санагдсан. Тийм үү? Хатагтай нартай харилцаагаа аашааварт нь өөрчлөлт орсон юм болов уу? Тэдэнтэй илдэг найрсаг харилцдаг болсон юм биш үсттэй. Ноён Дарси өөрчлөгдөн гэдэгт би лав итгэхгүй. За үгүй дээ. Ерөнхийд нь харуул урдын хэвэр. Уикхэмийн царай төрхийг ажуул Элизабетийн ярианд итгэх юм уу? Хорсохын алийг мэдэхгүй байх бололтой. Ямар тач түүний үг ярианаас ямар нэг хар сэр төрсөн нь илт. Шин танилын нөлөөгөөр дээрцэн тухай ярихдаа аашаавар сайжирсан гэж би хэлэхгүй. Түүнтэй ойр дут танилцахын хэрээр дутагдлыг нь ойлгосон гэхүү дээ. Уикхэмийн төгшөөр дээзэхтэй хүрчээ. Туйлаас тогтолсон царайтай хідэн хором суулаа. Тэгээд тэнэгэлцлэл эвгөөрхлээ таягдан хаях шиг болоод Элизабеттэй айл болох зөөлөн ярина. Хатагтай нартай зохих ёсоор харилцдаг болсныг нь дуулаад би их баярлаваа. Энэ тал дээр тэр бардамлаа богцолж чаддаг болсон бол тойдог шүү. Гэхдээ зөвхөн наагаз ихчийнхээ нүдэн тэгж байж болох юм. Хатагтай Кэтрины тотносол түүний хувьд их чухал. Хэрвээ хатагтай нүүр буруулбал Дарсигийн хувьд сүүрэл болно. Түүний дэргэд үнэн царайгаа харуулж зөрөхлөхгүй. Түүнээс гадна Деборг авахад бараадж байгаа нь тэр. Ямар тач охинд нь бол сэтгэл зүгээргүй. Түүний ярихыг сонсоод Элизабет инээдэ барьж дийлсэнгүй. Түүний сэжиг гомдол дүүрэн яриаг сонсох хүсэл огт төрсөнгүй. Орой салхтаа харилцан аятайхан үгс хэлсэн ч дахиад хизээж уулзмааргүй хүйт даасан мэдрэмжийг хоёул сэтгэлдээ тээсээр буцжээ. Зочдыг мордохтой зэрэгцээд Лидия, хатагтай Форстер хоёр Меритоноос эргэж ирлээ. Лидия өглөө өөрөөр гэрээс мордох тул бөөн шуугаан тарив. Лидияг үдэнгээ уйлсан ганц хүн нь Кити байлаа. Гэхдээ тэр атаархсандаа уйлсан юм. Харин хамгийн их өглөж ярьсан нь хатагтай Бенет байв. Утга санаа нь бүрэн ойлгохдоггүйж айл болох их зугаацаж аз жаргалаа чангатахыг захиж байгаа нь тодорхой ойлгогдно. Лидия энэ зөвлөгөөг харин дуртаяа дагна гэдэгт эргэлзэх хинж байгаагүй юм. Тэр хагцлын үгсийг баяртайгаар хашгирна. Бүлэг 42. Хэрэв Элизабетийн үзэл бодол зөвхөн гэр бүлийн хүрээнд төлөвшсөн бол түүний толгойд аз жаргалтай гэрлэлт ба тохь тухтай галт голонтын тухай бодол хизээж харахгүй байсан юм. Яагаад гэвэл түүний эцэг цагтаа залуу нас гоо үзэсгэлэн баяр баясгаланд ховсдуулаад яаруу гэрлжээ. Гэвч шинхэн эхнэрийн гуйл тун удахгүй зохиож, оюуны мохоо чадвар, мэдлэгийн явцуу хүрээнд мань нэрийн дурлал тун удалгүй харцыг тавьсан юм. Хүндлэл ба итгэл өөр дарлав. Тэгээд өв тэгш гэр бүлийн амьдралын тухай үзэл санаагаа орхиход хүрч билээ. Олонх ирчүүд сонгосон эхнэртэй урам хугарвал тэнэгрэл ба нүглийн зам руу халтардаг бол ноён Бенет азар тийм хүн биш ажээ. Хөдөөгийн намгүм амьдрал ба ном судар түүний таашаалын их сурвалж болжээ. Молгой эхнэрийн тэнэг ааш аягийг дотроо шоглож басгүй ном уншиж ханамж авна. Мэдээж энэ бүхэн эр хүний эхнэр ахтаа мөрөөддөг аз жаргал биш юм. Зарим ирчүүд зугаацах элдв арга чарга сөвгчлэх бол жинхэнэ гүн ухаантнууд өөрт байгаагаас ашиг тус олж харахыг эрхмэлдэг юм. Эцэг нь төгс эр хүн биш гэдгийг Элизабет мэднэ. Бас ээж аав хоёрын харилцааг хараад эрхгүй эмзэглэх ажээ. Гэхдээ эцгийн сайн чанаруудыг үнэлж бас охиддоо ялангуяа өөрт нь инхри ханддагт талархах тул элдвийг сандаггүй билээ. Гэвч ийм шуудаанд хийсэн эвэр шиг гэрт өсч торнох нь хүүхдэд ямар их хортойг тэр сая л ойлгов.
Эхнэр нөхөр хоёрын авяас чадвар тэнцэргүй тийм гэр бүл тун хортой юмсанж. Тэр тусмаа эхийн оюун бэлэг тутмаг тохиолдолд эцэг хүн охиддоо үлгэр дуурайл болж дээдсийн хүрээний зөв хүмүүжил олгох ёстой байсныг Элизабет одоо л ухаарлаа. Цэргийн хуаран татан буугдсанаас хойш Лонгборны амьдрал нэгэн хэвийн голдролдоо иргэн орлоо. Ээж Кити хоёрын иргэн тойрноо байнга уунтөглөж гоншихнох нь мэдрэл муугаар нөлөөлнө. Энэ хоёрын дэргэд амьд мэд тэсгт нь нуурууд руу явах аяллаа тухай бодол зөвхөн туслана. Хэрв Жэйнийг авч явж дөнгөл энэ аялал мартагдчихгүй болох нь илт. Лидия эндээс явахдаа бараг өдөр бүр захаа бичнэ гэж амласан. Даанч бүгдийн хүсэн хүлээж байсан анхны захаа ирэхэд ердөө хитгэн мөр зурвас болж таарав. Тэрээр онц гойд явууж бичсэнгүй. Лидияг мартсноос хойш 2-3-7 хоногийн дараа бүгдийн сэтгэл санаа сайн нэг тайвширчээ. Бүгдээрээ царай зүс засч тэр бүхэл илүү сэтгэл болон болоод ирлээ. Өвөлчгөр хот явсан айлууд иргэн ирж энэ тентгүү тансаг хувцас гялав залав хийж урилга заллага өгч бужигналдан хатагтай байнад илт сэргэж Кити харин уйлж унчгаа болов. Тэр хооронд умард зүгт аялгаар тавлсан өдөр ортно. Гэтэл хатагтай гарднер захаа илгээж нөхөр нь яаралтай ажилдан улмаас аялал 2-7 хоногор хойшилсныг дуулгав. Түүнээс гадна мөн л ажлын шаардлагаар аяллыг ганц сарын дотор дуусгах ёстой байжээ. Энэ нь хүссэн газар бүртээ очиж байгалийн сайхныг бүрэн мэдрэх цаг бага боллоо гэсэн үг юм. Нородод хүрэх боломжгүй тул аяллаа алсын цэг нь Дербишир байхаар шинэ тов гаргажээ. Хатагтай гарднерийн баталснаар Дербишир хамгийн сайхан гүнлэг бөгөөд үзэж харах сонин хачин зүйлс тоймгүй олон тул 3-7 хоног харвсан сум шиг өнгөрөх ажээ. Түүний амьдралын нэгэн үеэ холбосон хот нь гоо үзмжээр айлч газраас тутахгүй тул тэнд хэд хоног саадах ёстой гэж батлана. Нууруудыг үзэхээр хөөрж баясаж асан Элизабет хичнээн гонсоосон гэж гэлээгээд тэр юугч өөрчилж чадахгүй тул харин ч түүнийг авч явахаа мартаагүйхэн төлөө хамаатнуудаа талархах л үлдэв. Тэгээд хүчээр тайтгарлаа. Дербишир гүнлэгийн тухай яриад игдэнгүүд Пемберли ба түүний эзний тухай бодол ирэхгүй төрнө. Түүнийг гүнлэгт очиж яагаад болохгүй гэж санар сэрэмж алдаагүй тохиолдолд Пемберли эдлэнгээр хүртэл анзаарахдаггүй ороод гарч болно гэж өөртөө ятгана. Ингээд 4-7 хоногийн дараа эхнэр нөхөр гарднерууд 4 хүүхдээ дагуулсаар хүрлцэн ирлээ. 6 ба 8 настай 2 охин. Тэдний 2 эрэгтэй дүү нарыг бүхний хайрыг татах хувцастай Жэйний мэдэлд үлдээв. Жэйн хүүхдүүдийг хараа зогсохгүй тэдэнтэй тоглож зааж сургаж чадах билээ. Ингээд маргааш өглөө нь аялагчид замд гарчээ. Тэгээд хатагтай гарднерийн нэгэн цагт амьдарч асан Ламтон хэмээх жижиг хотыг чиглэв. Хуучин найзууд нь одоо хүртэл амьдарч байгаа хойно аргагүй биздээ. Харин зам зуртаа шийдвэрээ өөрчилж чиглэлээс баг зэрэг хазаагаад Пемберли эдлэнг үзэхээр болов. Элизабет уг нь дургу байсан ч хатагтай гарднер тентхийн ой мод жинхэнэ гайхамшиг хэмээн ятгана. Тентхийн ой ба нугаар тэнэж яваад ноён Дарситэй таарахгүй гэхээс үстэй толгой арцааж байлаа. Шийдвэр гарсан орой Элизабет унтахаар явахдаа буудлын үйлчлэгчийг баахан шалгааж билээ. Пемберли үнэхээр үсгэлэнтэй газар эсэх. Тентхийн эзний хэн гэдэг болоод хамгийн гол нь энэ зун эдлэндээ байгаа эсхийг асууна. Аз болоход ноён Дарси энэ зун эдлэнгээрээ ирээгүй гэж үйлчлэгч хариуллаа. Нэгэн төвшөр арилангууд энэ санаа Элизабет өөрт нь тун сонирхолтой санагдаад явчихв. Маргааш өглөө бэргэн игч Пемберлигээр дайрах тухай яриаг дахиж сөхөнгөө. Элизабет руу төвшөртэй харц чулуудахад тэр харин сонирхол төрсөн тухайга тоомжиргүй дуулгаж билээ. Ингээд аяллаа баг Пемберлиг зорлоо. Бүлэг 43. Пемберли эдлэнд хүрлцэн ирэх үед түүний сэтгэл давчтан тогтлоно. Зөөл бүрийн модод өтгөн сагалгаар өвс ногоотой аврах том эдлэн юмсан ч сүйх тэрэг хагас бээр үргэлжлэх төглийн дундуур дээш өгснө. Элизабет байгалийн үзэмжид хит автаад нагцын асуултыг ч сонсохгүй явлаа. Өндөрлөг дээр гарч ирэхэд ургамлын аймаг цөөрж хөндийн нөгөө налууд байрлах Пемберли харж хараа болов. Үндсэн газарт гүн салаасан болов гэмээр бүх бат харагдах үнэхээр гоёмсог харшин. Ардан 100 настай моддоор өвч хучаастай толгойд өмхийх болов. Өмнө талд нь горих хөгжилтэй хоржигнсоор жижигхэн нууранд цутгана. Эргэн хүний гараар зассан гэлтэй цэмцгэр аж. Энэ тохилог орчин Элизабетэд гүн сэтгэл төрүүлв. Байгаль барилга хоёрын ийм төгс хослолыг урд өмнө харж байсангүй. Пемберлигийн эзэн бардан байхаас аргагүй гэх бодол энэ агшинд төрж билээ. Сүйх тэрэг хаалган тулж очих үед буудлын үйлчлэгч арай андараагүй байгаа даа.
Гэрийн эзэн энд байгаа юм биш үз гэх төгшөөрт Элизабет автав. Бас нэг л мэдхэд энэ хашид ирчгээд байгаа нь ёр бусын хэрэг шиг санагдана. Ахмаг насны ширүүн төрхтөөж урайлгах нь нийдэж цантай нь илт. Бойдоо эмэгтэй тосч ирэв. Сайн тавилга засалтай зоогийн цэлгэр танхимд зочдыг дагуулж орлоо. Элизабет цонхоор харвал гоо үзэсгэлэнгээр ховсдох модод толгой. Яаруу урсах горих, тачир мөчрөө усан дөрвөн алдах бут сөөг, зүлэг ногоо битүү хуучсан хөндийн зургийг хараад уйрав. Бойдоо тэднийг дагуулan өрөөгөөр хэсгэд Элизабет тухай бүрт цонхоор очиж шагаагаад өнөөх зургийг дахин олж харна. Өнөө танхимууд үнэхээр чамин тасаг ажээ. Тавилга сэлтэн гэрийн эзний чинээлгийг гайхуулна. Гэхдээ энэ үзмрийн зорилготой байршуулсан тийм илүү дутуу юу ч алга. Хeenцэр чамин хэм маяг ноёрхжээ. Би энэ гэрийн эзэгтэй болж болох байв. Зочин болж нүд хужирлах биш. Эдгээр өрөөнд эзний хуваар амьдарч өдөр бүр таашааж зочид хүлээж авах байсан. Жишээ нагац ах бэргэн ихч хоёрыг. Гэхдээ үгүй юм байна. Тэгсэн бол би нагац бэргэн хоёроо алдах байлаа. Тэд надаас нүүр буруулна. Би урилга гардуулж чадахгүй гэж Элизабет дотроо бодов. Бодлын сүүлчийн хэсэг түүний харамслын мэдрэмжээс ашгүй ангижруулж өглөө. Гэрийн эзэн байгаа эсхийг асуух хүсэл ирэхгүй төрж байтал нагац ах нь гинэт энэ асуултыг тавьжээ. Элизабет твдэн нүүр буруулахдаа чихний үзүүрт хариуг сонсов. Одоохондоо эзгүй байгаа. Гэхдээ маргааш найзуудтайгаа ирэхийг нь би тэс чадан хүлээж байна. Элизабет сэтгэл хөнгөрөн санаа алдав. Манай аялал ямар нэг шалтгаанаар ганц нэг хоног хойшлоогүй юм а да. Хатагта Гарднер ил зуухны хавийг үзэж сонирхож байснаа Элизабетийг дуудаж олон бяцхан хөрөг дотроос ноён Уикмийн бодлолтой хөргийг зааж үзүүлв. Бойдоо бас төхөж ирээд нэгэн цагт энэ залуу ноёны хүмүүжил сурлагын зардлыг Пемберлигийн талигаач эзэн хариуцаж асан тухай ярив. Одоо тэр цэрэгт алба хашиж байгаа. Гэхдээ жаахан цадаггүй ааштай залуу болсон шиг санагддаг шүү гэж бойдоо дүнгэснэ. Өөрний хөргийг загаад энэ харин манай эзэн гайхалтай адилхан зурсан хөрг. Миний санахад 8 жилийн өмнө зурсан байх. Танаа эзний гайхалтай хүн гэх тухай би олонтой дуулсан. Айтайхан төрхтэй юм а. Хөрг нь хэр адилхан байгааг Элизабет ил хэлэндээ гэж хатагтай Гарднер ярина. Авха та манай эзнийг таньдаг юм уу гэж бодоо сонирхов. Тийм ээ, хальтал. Элизабетийн царай улаан гүвтэнлээ. Гэхдээ таны үзэхэр тэр сайхан залуу байна уу? Мэдээж их ялдам залуу юм. Би хувьдаа түүнээс сайхан залууг харж байсангүй. Давхарт томоор гэхдээ их адилхан зурсан зураг бий. Та өөрөө харж дөгнж болно. Энэ талигаач эзэн маань зөвхөн бяцхан хөргүүдийг өөрийн гараар үлгсэн юм л да. Өөний сууж тухлах дуртай газар юм аа. Ноён Уикмийн хөрг энд яагаад байгаа учрыг Элизабет одоо ойлгов. Бойдоо 8 настай Дарси авахын хөргийг бас зааж онцлов. Дарси авах ахтайгаа адилхан царай айлгүй гэж хатагтай Гарднер шалгаана. Миний мэдхээр түн шиг хөөрхөн авах үгүй. Гайхалтай хүмүүжилтэй сайхан дуулж хуурдана. Эргэлдээ өрөөнд ахих нь бэлэг болох шинэхэн хөгжин бий. Нэрээ маргааш Дарси авах бас ирэх юм бэ шүү. Хаанч хизээч бие барихгүй чөлөөтэй аашилдаг ноён Гарднер хөнгөн асуулт тавьж сэтгэл хөврүүлсээр Бойдогийн амийг бүр задгааруулж орхив. Гэхдээ тэр эмэгтэй өөрөө бас залуу эздийнхэн тухай ам хаалах дуртай бололтой. Энэ Дарсинд ойрхон ирдгүү. Би тэгээсэ гэж хүсдэгч үгүй. Харин Дарси авах бол 100-ыг энд өнгөрөөдөг. Залуу эзэн гэрэлчхэл ойрхон морилох бах та. Яг тийм. Гэхдээ хизээ юм бол доо. Тэр хитрхийн нохор тул сэтгэлд нь таарах авахаач алга. Гэтэл би хувьдаа түүнийг 4 настайгаас нь мэдэх мөртлөө нэг ч удаа бүдүүлэг үг хэлхийг сонсоогүй. Энэ магтаалууд Элизабетийн төсөөлөлтөд огт нийцэхгүй юмсанж тэр Дарсиг ойрхон хүн гэж боддог. Энэт их сонирхол төрөөд тухайн сэдвийг төнхөж ярих нагацтай дотроо баярлана. Зөөлөн ааш зантай хүүхэд том болоод ч тэр хэвээрээ үлддгийг би анзаарсан. Тэд их тааламжтай хүмүүс болж өстөг. Ноён Дарси хичнээн илдэг цайлхан хүүхэд байсан гэж гэсээр Бойдоо ам хална. Бид нэг Дарсигийн тухай ярьж байна уу гэж Элизабет гайхан бодлоо. Эцэг нь их аятайхан харилцаатай хүн байж билээ. Хэмээн хатагтай Гарднер дурсна. Тийм шүү хатагтай. Би саналныг байна. Хөөн эцгийн хуулбар. Ядуу хүмүүс гэж ялахгүй туйлын найрсаг ханддаг. Элизабет бүр гайхаж, эргэлзэж гүйцээд ноён Дарсигийн тухай өөр юу гэхийг отно. Даанч Бойдоо өөр ямар нэг юм нэмж ярьсангүй. Гайхуулах хийнэ хөдлөөд сэлбэртэй хүрээ хөвөө, цэлгэр өрөө, үнэт тавилгын тухай ярьж гарлаа. Гэрийн эзний дахин шүтгийг хараад ихээхэн зугаацах ноён Гарднер
Тэр сэдв рүү яриаг дахин хэлбэлгэнэ. Бодо шатаар өгсөнгөө эзнийхэн эерэг сайн чанаруудын тухай яриаг дахин сэдрэв. Тэр жинхэнэ газрын эзэн. Ер нь хорвоогийн хамгийн сайн хөрөнгөтөн. Ганцхан өөрийгөө боддог хязгаа аргүй залуу ноёдтой зөв өөрлөх юм бишээ. Түүнийг муу хэлэх зарц түрээслэгч гэж байхгүй шүү дээ. Зарим хүн түүнийг хитрхи бардам гэдэг юм. Би хувьдаа тийм занг түүнээс хизээж олж хараагүй. Дуу цоотой хүн болохоор дархагчд нь тэгж ярьдаг байх. Тэр зан нь түүний гарцааг үед ордуулдаг гэж Элизабет дотроо бодно. Дарсигийн тухай энэ магтаал манай өнөөх азгүй найзын тавилантай ягаад ч нийцэхгүй юм гэж бэргэн шивнэв. Биднийг санаатай төөрөгдүүлээд байна уу? Үгүй байлгүй дээ. Бид ямар энгийн яваалын хүмүүс биш. Дээд давхарт гарч өөр чамин тавилгатай тухлаг зочны өрөөнд орлоо. Дарси явха энэ өрөөнд байх дуртай тул эрхээс нь өмнө засч янзлахыг энэ тушаасан гэж бодоо ярив. Тэр их соргог мэдрэмжтэй юм гэж Элизабет цонхон төхөнгөө үг унгав. Гайхмар халамжтай. Дүүгээ баярлуулахын тулд хийж чадахгүй юм гэж үгүй гэж бодоо онцлов. Эцэст нь тэднийг уран зургийн үзэсгэлэнгийн танхимд орууллаа. Энд олон гайхалтай бүтээл байсан. Даанч Элизабет урлагийн бүтээл уншиж ойлгохдоо муу тул зөвхөн Дарси авахын хөргийг ажиглаж зогсов. Харандаан зураг болохоор энгийн ойлгомжтой санагдах аж. Тэгээд ч авхаа түүний сонирхлыг ихээр ихэн татаж байсан билээ. Танхимын ханаар үлгсэн олон хөрөг гадны хүнд сонирн биш. Элизабет бас хайнг дуу харж өнгөрөөд ноён Дарсигийн хөргийг үзэнгүүд зог тусав. Гайхалтай адилхан зуржээ. Хаяа Элизабетийг харахтаа тодруулдаг малгар инээмсэглэлийг яаг гаргасан байна гэж. Тэгээд хөргийн өмнө бодлогочрон зогсов. Тэрбээр танхимаас гарахтаа өөрийн мэдлгөө дахин очиж ширтлээ. Яаг энэ агшинд анх танилцсанаас хойш хизээж амсаагүй тийм хүчтэй инхрээлэл итгэлт нь гэнэт бэлхэж билээ. Бойдагийн яриа түнд одоо энгийн цохиомол үгс санагдхаа болжээ. Ухаалаг зарцын магтаал энэ хорвоод хамгийн үнцэнтэй байдаг юм. Халамжит ах, ухаалаг газрын эзэн гэдэл. Түүний эрх мэдэл асран хамгааллын дор хичнээн хүн байдаг бол энэ хүн өөрөө хичнээн баяр баясгалан зовлон шанал амсдаг юм бол хичнээн сайн зүйлсийг хийж чадах бол түүний тухайн яриаг төгс хөнгөх сэтгэл төрүүлж байна. Дарсигийн дэгжин нүдэрээ ширтэх хөргийн өмнө зогсох агшинд өөрийг нь хэрхэн яаж эргүүлж байсныг санав. Урд өмнө хизээж төрж байгаагүй талархал сэтгэлд нь оргилж нэгэн цагт анзаарахыг ч хүсээгүй явсан халуун хайрыг гинэт мэдэрлээ. Бүх нийтийн үзмэр зориулсан өөрөө таслахааг үзэж дуусан гууд доош бууж бойдотой салах ёс хийв. Горих чиглэн нугаар алиж явхдаа Элизабет харшийг дахин сайтар харахаар эргэж харан зогслоо. Нагц нь бас зог тусаад энэ харш хэдэн настайг багцаалахаар оролдов. Яаг энэ үед гэрийн эзэн жүчээний цаадахтад харанхугаас гинэт гарч ирсэн юм. Ердөө 20 алтмын зайтад гинэт гарч ирсэн тул бултах аргагүй болжээ. Элизабет тэр хоёр харц тулгараад хоёул час сулаалаа. Ноён Дарси барьц алдаж твдээд гайхсандаа хөдөлгөөнгөө таг зогсов. Арай гэж сэхээ аваад тосч халахснаа амгалан тайван биш юм гэхэд адаглаад дажгүй найрсгаар мэдчихлээ. Элизабет совингоороо нүүр буруулаад дөхөж ирэх үедээ түүний унгах магтаалын үгсийг сандарч твдэн хүлээж авав. Нагац бэргэн хоёрын тухайд дөнгөж сая үдсэн хөрөг зурагтай усны тусал шиг адилхан байсны зэрэгцээ. Бас цэцэрлэгчийн баяртай уулга алдах дуугаар өмнө ноён Дарси өөрийн биеэр гарч ирснийг шууд ойлгожээ. Ноён Дарси гэр бүлийнхний тухай асуухад үеэл нь ничиж сандарсандаа юу хийж байгаагаа сайн ойлгохгүй газар ширтэн хариулах хооронд тэд зайдуу зогсож байсан юм. Сөүлд уулзнаас хойш ааш авир эрс өөрчлөгдсөнийг үзээд Элизабет гайхна. Түүний амнаас гарах дуу аваа бүхэн ичингүүрэхэд хүргэж байв. Түүнтэй энд өөрийнх нь эдлэнд гинэт таарснаас болоод хамгийн айж сүрдэм агшин хормыг туулж зогслоо. Гэхдээ ноён Дарси бас тайван амгалан байж чадсан юм биш. Тэрч бас хизээ гэрээсээ гарсан тухай. Дээр бишэр таалагдж байгаа хэсэг тухайн асуултыг давтан тавих нь бодол санаас хамгаардаж гүйцсний шинж юм аа. Тэр хідэн асуулт тавьчихаад тааг дуугах хэсэг зогсноо салах үгс хилээд холдов. Нагац бэргэн хоёр тэр дороо төхөж ирээд Дарсигийн төрх байдлыг багтан бишрэнэ. Харин Элизабет энэлж шаналн дуугүй дагав. Нааш ирсэн нь хамгийн оновчгүй. Цагаа олоогүй алхам болжээ. Ноён Дарси одоо юу гэж бодох вэ? Нэр төрөө ёстой шившигт хутгалаа да. Тэр хүний өөрийгөө өргөмжлөх хинээний тэжээл болов. Албаар наашаа ирсэн гэж бодно шүү дээ. Тэр бас яхаараа нэг хоногийн өмнө ирдэг билээ дээ. Бас бид харшиг яаруу орхисон ч болоосай. Тэдний гарч ирэх яг тэр цагаар ноён Дарси мориноос бууж явуулсан бололтой дог. Энэ бүхнийг бодонгоо Элизабет ичингүүрэн гулаана.
Гэхдээ Дарсигийн ай шавар их өөрчлөгдөжээ. Ямар учиртай юм бол? Түүний ам нээж ярьсан нь тэр тусмаа гэр бүлийнхэн талаар асуусан нь үнэхээр гайхмар. Хизээж ийм энгийн байхыг нь хараагүй юм байна. Хизээж ийм зөөлөн айдуу ярьж байгаагүй. Элизабет үүнд ямар нэг тайлбар олж чадахгүй алхана. Тэр хооронд горих дагаж ойд ойртонгой нагац бэргэн хоёр нь хараач хэмээн элдвийг бахтан шогширно. Элизабет урдын адил бодол дарагдаад байгалийн үзэсгэлэнг олж харахгүй явав. Яг одоо Дарсигийн юу бодож байгааг мэдхийн тулд яхаас ч буцхааргүй байлаа. Түүний тухай юу гэж бодож байгаа болов? Элизабет түүнд үн цэнтэй хэвээр үү? Дарси тулгамдснаас болоод л найрсаг загинсан байлгүй. Гэхдээ дуу хоолой нь тэвдүү сонсогдоогүй дээ. Элизабетийг хараад баярлсан юм болов уу? Эсвэл эмзэглсэн юм болов уу? Бөө мэд. Ямар тааж тоомсорлохгүй өнгөрч чадаагүй нь гарцаагүй. Нагац бэргэн хоёр түүнээс яагаад мөнгнаад байгааг нь асуухад сая ухаан орж биеэ хянав. Тэд хөнгөн сэдвээр ярилцсан өгсөөр ойн цорхоод хүрв. Дараа нь дахин горхинд хурж савлуур банзан шатаар нөгөө эрэгт гарлаа. Уулын хүндэд бууж ирээд Элизабет дахин нааш зугаалмаар байсан ч хатагта Гарднер ядарсан тул сөөх тэргээ бараадахаар болжээ. Тэгээд бүгд ирсэн замаараа буцлаа. Угаас загас барих хорхоотой ноён Гарднер тэр хооронд нэг загасчинтай элдвийг ярилцаж чамгүй саатав. Гэтэл санаанд оронгүй гинтийн зүйл болж ноён Дарсиг алсаас олж хараад Элизабет ихэд гайхлаа. Гэхдээ тачир модтой гудамжны ачаар түүнийг урдаас олж харсан тул эхний уулзалтыг бодвол энэ удаад бэлдэх цаг Элизабетэд бас ч гэж байсан. Тэр айл болох тайван чөлөөтэй харагдахыг хичээнэ. Гэтэ ноён Дарси олон салаа замын нэг рүү орж бас болох юм. Ямар тааж тэр эргэлтийн цаагуур ороод үзэгдэхээ байв. Тэгснээ цохрох шиг урд гинэт гарч ирлээ. Элизабет ганц ширвэж хараад залуу ноён түрүүнд уулцсан шигээ ээлдэг сайхан ааштай явааг шууд ойлгов. Тэгээд өрсөж ам нэнгүүд эндхийн байгалийн гоо үзэмжийг магтлаа. Тэгснээ өмнөх уулзалтын таагууд урсамжийг санаад Магдалигийн ноён Дарси буруугаар ойлгож мэдэх юм гэж бодонгууд царай нь хувирн таг болов. Ноён Дарси түүний ээрч муурхыг ашиглаад хамт яваа хүмүүстэйгээ танилцуулахыг шалуухан хүсчээ. Тэгэхэд Элизабет жуумалжж билээ. Нэгэн цагт бардамналдаа автан дургуулхаж асан хүмүүстэй танилцуулахыг гуйхыг чинээ санаагүй тул тэр. Тэдний хэн болохыг мэдээд чи ястаа гайхан да. Одоохондоо дээдсийн хүрээлэнгийнхэн гэж бодож байгаа бололтой хэмээн дотроо тавлав. Гэсэн ч дуртаяа танилцуулав. Хэрхэн хүлээж авахыг нь мэдхээр зүс царайг нь тандана. Зиндаа таарахгүй хүмүүс болохыг мэдээд шалтак хэлж зогтно гэдэгт Элизабет итгэлтэй байсан юм. Ноён Дарси гайхаж байгаа царайнаас нь илтэ. Гэхдээ ийм их төсвөр зааж тэр бүхэл ноён Гарднертай яриа өдөх юм чинээ Элизабет санаагүй билээ. Үүнийг хараад тэр мэдээж дотроо их баярлсан. Царай улаахааргүй хамаатан садантайг нь ноён Дарси мэдэж авлаа гэж бодхоос ихэд маадайна. Нага захын хэлэх ярихыг сэм чагнангаа сайн хүмүүжлтэй, ухаантай зөв мэдрэмж, таашаалтайгаа харуулж байхыг үзээд бүр ихээр баярлав. Тэдний яриа удалгүй загасчлах сэдв рүү хазаалаа. Ноён Дарси нагцыг дуртай үедээ түүний эдлэнд ирж загасчлаарай. Хэмээн зохих хүндэтгэлтэйгээр урай зогсохгүй. Шаардлагатай бүх тоноглол хэрэгслээр ханхаа амлаж, бас дээрэс нь хаан загас ихтийг зааж өгнө гэлээ. Элизабетийг сугдаж алхах хатагтай Гарднер үеэл рүүгээ гайхсан харч чулуудна. Харин Элизабет энэ бүхэн өөрөөс нь үүдэлтийг мэдэх тул сэтгэлдээ бөөн баяр хөөр болж байвч дотроо бас гайхан бодно. Тэр яагаад ингэж эрс өөрчлөгдсөн юм бол? Ямар шалтгаан байж болох вэ? Надаас болоод зан ааш нь ингэтэл зөөлрмөргүй юм да. Надад урдынх шигээ хайртай гэдэгт би яагаад ч итгэж чадахгүй. Ямар нэг ховор замаг харахаар болоод хоёр хатагтай өмнө орж хоёр ноён араас нь дагсаар горхины ирэг рүү уруудлаа. Энэ үед тэд байраа салхид хүрв. Хатагтай Гарднер ядарч гүйцээд нөхрөө согдож тулхаас аргагүйд хүрчээ. Ингээд ноён Дарси Элизабет хоёр зэрэгцэж алхахаар болов. Ноён Дарсиг эзгүй гэж сонссон учраас наашаа ирсэн бөгөөд гинэт эрхийг нь мдээгүй гэх учир шалтгаанаа ойлгуулахыг Элизабет тун их хүснэ. Наашаа гарахын өмнө таныг Лондонд байна гэж сонссон юм. Өнөөдөр ч бас бойдоо таныг маргааш ирнэ гэж хэлсэн байсан. Бойдоо үнэн хэлсэн бөгөөд ямар нэг асуудлаас үүдээд найзуудаасаа салан төрүүлж нааш хөдөлснөө ноён Дарси дуулгав. Босод маань маргааш ирнэ. Тэдний дунд ноён Бинглей түүний эгч нар гээд таны таних хүмүүс биш үү гэж нэмж хэлв. Бинглиг их нэрийг сонсоод сүүлийн уулзалтыг ирэхгүй санаж толгой гудав. Гэвч ноён Дарсигийн царайг ажаад байвал тэр харин тоосон шинжгүй.
Тантай ойр танилцахыг ихэд хүсэх нэг хүн тэдний дунд бий. Би танаас ихийг шаардаж байж болох ч нэгэнд та ламтонд тур саадах тул хэрэг зөвшөөрвөл би охин дүүтэйгээ таныг танилцуулах гэсэн юм. Юрбосын энэ гуйлтыг сонсоод Элизабет юу гэж хариулахаа мэдэхгүй мэл гайхлаа. Дарси авахаа үнэхээр тэгтэл хүсэж байгаа эсхийг мэдгүйж энэ гуйлд ахих нь гэдгийг тэр ойлгов. Муу юм алга. Гомдоолоо гэд ноён Дарси түүний тухай буруу дүгнэлт хийгээгүй нь илтэв. Тэгээд хоёул тус тусын бодол дарагдаж хэсэг зуур дуугүй алхав. Элизабет баг зэрэг эвгүүцвч дотроо баяр хөөртэй явлаа. Охин дүүтэйгээ танилцуулах ноён Дарсигийн хүслийг тэр ихэд олзуурхав. Тэднийг сөөх тэргэнд өгөж ирэхэд ноён ба хатагтай гарднерууд чамгүй хол сугарсан байлаа. Ноён Дарси гэртээ ороход Элизабет ядраагүй хэмээн татгалзлаа. Тэгээд хашийн өмнөх нугын зүлэг дээр зогсонгоо хоцорсон хоёрыг хүлээн. Хин нь юу хэлэх аргаа мэдгүй таг гацаж нүүр улаана. Элизабет яриа өдөхийг хүсвч бүх сэдв хориотой мэт санагдах ажээ. Эцэст нь дөнгөж сая дайрч өнгөрсөн газруудыг магтахад ноён Дарси бүрэн санал нийлж байв. Энэ сэдвч бас тэгс хийгээд шахагдлаа. Ноён ба хатагтай гарднерууд арай гэж гүйцэж ирэхэд Дарси гэртээ урьж оруулахаар дахин оролдов. Гэвч тэд эрс татгалцсан тул айл болох найрсгаар салах ёс хийхээс өөр зам түүнд үлдсэнгүй. Сүйх тэрэг хөдлөлтөө зэрэгцээд нагац бэргэн хоёр ноён Дарсиг ам уралдан магтаж эхэлжээ. Хичнээн сайн хүмүүжилтэй ээлдэг даруй залуу гэж ноён гарднер шогширно. Мэдээж чин дагаа мэдэрдэг залуу. Тэглээгээд бардам зам огталгоо гэж хатагтай гарднер хүч нэмнэ. Биднийг бүр халамжилж гүйцлээ. Гэтэл Элизабетийг халь танихаас хэтэрхгүй хүн шүү дээ. Ингээд ноён Дарси хэдийгээр Уикэм шиг царайлаг биш ч зөв сайхан төрхтэй юм. Ердөө гаднах төрхөн л арай өөрөө гэж хэлэхэд болно. Гэтэл Элизабет чи түүнийг яагаад их цантай яргаар энтергээд байсан юм бэ? Түүний ийм байхыг хизээч харж байгаагүй маа гэж Элизабет өөрийгөө зөвтгөв. Тэгвэл итгээ зантай нэгэн байж болох юм аа. Чинэлэг хүмүүсийн дунд тийм хүн олон таардаг. Түүний загасчлах урилгыг ингээд орхисон нь дээр юм байна. Нэд бодлоо өөрчлөөд хөөж туудаж мэднэ гэж нагцсан өглөв. Хөрхий Уикмиг яагаад тэгснийг мэдгүйж хүнд муу юм хийхэргүй залуу шиг санагдлаа. Эсэргээр соронц шиг татах ямар нэг юм түүнд байна. Тэр харцсан сэтгэл уйсаж байна шүү. Тухайн үед инээд хурч байсан ч бодоо эмэгтэй тодорхойлол зөв байжээ. Нэрээ уужуу цаалган эзэн бололтой дөгөө. Харин ийм эзний сул муу талыг зарцнаар угаасаа олж хардаггүй юм да. Элизабет болгоомжтой ам нийлээ. Тэгээд Кенти хамаатан садныхын яриаг сонсвол Уикэм тэр хоёрын харилцаа хүмүүсийн боддгоос тийс ондоо юм билээ гэж хэлв. Тавчхандаа Дарси хүмүүсийн боддог шиг муу, харин Уикэм тэдний итгэж байгаа шиг сайн хүн биш гэв. Батлагын тулд мөнгө санхүүтэй холбоотой тэдний харилцааг дурдаад их сурвалжин найдвартай хэмээн тодотгов. Хатагтай гарднер энэ бүхнийг сонсоод маш их гайхаж бас сонирхон асуув. Гэвч үзэсгэлэнт айн дундуур явж таарсан тул ийш тийш харц чулуудаад тун удалгүй бүхнийг мартаж орхижээ. Хотод ирээд хичнээн ядарч байсан ч хуучин найзуудаа олж дагуулan ирснээр оройн цаг аятай сайхан яриан дунд өнгөрлөө. Элизабетийн тухайд ноён Дарсигийн ааш авирын гинтийн өөрчлөлт болоод охин дүүтэйгээ танилцуулах тухай түүний хүсэлтээс өөрийг бодож чадхаа нэгэнт болжээ. Бүлэг 44. Ноён Дарсигийн охин дүү нь Пемберлейд ирснээс хойш ядаж 1 хоногийн дараа ирэх байх гэж Элизабет бодсон юм. Гэтэл тэднийг ламтонд ирсний маргааш өглөө нэгэн сөөх тэрэг буурчин газрын гадаа иржээ. Элизабет цонхон дөхөж чад танил эрэхтэй уул таних эмэгтэй хоёрын суусан хасаг тэрэг байхыг үзлээ. Дэг журамтай хувцаслсныг хараад дүү охинтойгоо ястал төгөлдөр танилцуулах гэж байгааг Элизабет ойлгосон юм. Нагад зах бэргэн эгч хоёр эхэндээ гайхширсан ч Элизабетийн байх сухаа олж чадахыг анзаарчээ. Өчигдөр ноён Дарси нэг л хачин байсныг санаад энэ айлчлал ямар нэгэн даалд учиртайг бас залуу ноёны анхаарал тавих нь Элизабетийг сонирхож ихсэнтэй холбоотойг сая таамаглав. Элизабет харин ноён Дарси түүнийг элбээр магтах үе. Эсвэл охин дүүд нь таалагдахгүй байх үе гэхээс айж имэн. Нүдэн дөртгөө сэргийлэн бас догтлолоо дарах санаатай өрөөнд дотор холхиж эхэлсэн ч нагац бэргэн хоёрын харцыг мэдэнгүүт бүр твдэнэ. Ноён Дарси дүүгээ дагуулсаар босго давхад Элизабетийн хувьд хүнд бэрх агшин хормууд тоологдлоо. Гэвч Дарси авахаа өөрөөс нь ялгаагүй твдсэн царайтай байхыг үзээд бааг зэрэг тайвширсан юм. Дөнгөж өчигдөр орой бэргэний найзууд
Дарси ахыг юр бусын бардам охин гисгэж байв. Гэтэл Элизабет хэдхэн хором ажиглаад эсрэгээр юр бусын ичимхий нэгэн болохыг шууд анзаарсан юм. Түүний амнаас нэгээс илүү уг унах нь нөр хөдөлмөр бололтой. Дарси ахаа дөнгөж 16 настайж Элизабетээс өндөр зэгзгэр бөгөөд гойлог эмэгтэйн бие галбар айл хэдийн цогцлоод сайхан бүсгүй болсон харагдана. Ах шигээ царайлгийн зэрэгцээ царайд нь оюун бэлэг гээж бие авч явах байдал нь гойд хүмүүжилтэй гэлтгэн. Бас ноён Дарси шиг хөшүүн бишийг үзээд сэтгэл хөнгөрөв. 10 минутын дараа ноён Бингли мөн Элизабеттэй уулзахаар ирж яваа тухай Дарси гинэд дуулгалаа. Элизабетийг үгээ бэлтэж амжаагүй байхад шатан дээр хөлийн чимээ гараад ноён Бингли тэр дороо босго давв. Элизабетийн уур хилэн айл хэрц замхарсан билээ. Жаахан хилтерхий үлдсэн байлаа гэхэд ноён Бинглигийн баясгалантай мэдчилгээг хараад замхарсан нь гарцаагүй. Бингли гэр бүлийнхэн тухай асууж сургалаад урдынх шигээ чөлөөтэй өөрөмсөг байв. Ноён ба хатагтай гарднеруудын хувьд энд цугларсан эрхмүүдийн туйлын сонирхол татаж байсан юм. Хэдэн болгоомжтой асуулт тавьсны дараа ноён Дарси үеэлийг нь биширч хайрлаж дурлалсан нь илт боллоо. Элизабет ямар хандлагатай нь харин тодорхойгүй байв. Элизабетийн тухайд ирсэн гэгчдэд аятайхан сэтгэл төрүүлэхийг эрхэмлэнэ. Гэхдээ Бингли, Дарси ба Жоржино нар сэтгэл ханамжтай нь илт тул энэ бүх айдас дэмий байжээ. Ноён Бингли хичээг нь сэтгэлдээ дурсаж байгаа эсэх тухай асуулт түүнийг шаналгаж эхлэв. Өнөөдөр тэр дуу муутай байх ба үе Элизабетийг ширтгэн Жэйнтэй ижил төсийг ирж хайж байх шиг. Мэдээж энэ зөвхөн Элизабетэд л тэгж санагдсан байх. Гэхдээ Жэйний өрсөлдөгч мэтэр Бингли ахаа яриад байсан Дарси ахаатай бол харин зүгээр жирийн найзууд шиг харилцаж байгаа нь эргэлзээгүй. Хоорондоо харц чулуудах ч юм уу, хайртай хосын хоорондын харилцаа нэгч анзаарагдсангүй. Тэгэд Элизабет тайвширсан юм. Бинглиг дахин ойртонгууд Жэйний нэрийг тэслэгүй унгаад авав. Гэтэл тэр сэртэсхийгээд ярьлаа. Незерфилдэд 11 сарын 26-нд бүжиглснээс хойш 8 сар түүнтэй уулзсангүй. Ийм сайн санамжтайг нь үзээд Элизабет мэдээж баярлав. Эгч нь лон бурандэ байгаа хэвээр өө гэж Бингли түүнээс ингүүн асуув. Гэхдээ энэ асуултыг тавих үед ноён Бинглигийн царай тухайн өгүүлбэрийг гүн гүнзгий утга агуулгатай болгож байлаа. Элизабет ноён Дарси руу айл болох цөөн харахыг хичээж байв. Гэвч хаяа харц тулгарвал ноён Дарси гүн хүндэтгэлтэй тосч ширтэх аж. Тэр урдынх шигээ бардам ихэмсэг төрөхгүй болжээ. Өчигдрийн өнөөх гайхалтай сайхан ашарын шин өнөөдөр ч үргэлжлэх бололтой гэж Элизабет бодов. Гэхдээ хэдхэн сарын өмнө уулзсан бол зэрэг зэндаа дүүцэх үед тооцож ил тодж ихшиг нь гарцаагүй асан нагац бэргэн хоёртой нь хэрхэн татан танилцаж найрсаг харилцахыг үзээд ийм эрс өөрчлөлтийг ойлгож ядна. Ноён Дарси татан найзууд юм уу? Ихэмсэг хамаатан садандааж таалагдах гэж хичээгээд байдаггүй хүн юм. Гэтэл өнөөдөр ингэж авирлах нь ихтэй юм. Альч талын охид эмэгтэйчүүд түүнийг зэмлэж шоолох нь эргэлзээгүй тийм байдлаар бие авч явах ажээ. Зочид хагас цаг орчим саадлаа. Дараа нь ноён Дарси дүүгээ дуудаж эхнэр нөхөр Гарднер ба Бенни тавхаа нарыг ойрын хугацаанд Пемберли зочлохыг урьж байна. Дарси авхаа ичингүүр нь толгойд өгөхийг үзвэл иймэрхүү урилга олон тарааж үзээгүй нь илт. Элизабет урилгыг сонсоод дуугаа зогсохыг анзаарсан хатагтай Гарднер энэ нь зөвшөөрч буйн шинж гэж дотроод өгнөв. Бас нийтж зантай нөхөр нь баярлна гэж үзээд урилгыг дуртаяа хүлээж авснаар нөгөөдөр очихоор товллоо. Ноён Бингли бас зоог барихаар ийхүү тохиролцоог үзээд ихэд баярлаж энэ нь Элизабеттэй тухтаа уулзах, найз нөхдийнхөө тухай ярилцах аятай боломж гэхийг үзээд бүсгүй бас их таашааж билээ. Тэр хүн гол нь хичээхэн талаар асууж сургалах санаатайг мэдлгүй дээ. Зочид эндээс мордоход дөнгөж сая өнгөрөөсөн 30 минут хэдий хүнд бэрх санагдавч харин дотроо туйлын сэтгэл ханамжтай үлдэв. Нагац бэргэн хоёрын ноён Дарсигийн хаягаар нисгэх магтаал үгсийг хальт сонсонгууд тэр цаашдын асуултаас болтохын тулд хувцас солих хэрэгтэй гэж шалтгалсаар бошуухан өрөндөө шурглаа. Гэхдээ эхнэр нөхөр Гарднерт олон юм асуугаад байх хэрэг гарсангүй. Элизабет ноён Дарситай тэдний санснаас илүү ойр татан танилцсанаас гадна ноён Дарси эргээд ухаангүй дурласан нь нүднээ илт байлаа. Тэр хоёр ноён Дарсигийн тухай зөвхөн сайн бодол тээж үлдлээ. 4 настайгаас нь харж хандсан нэр хүндтэй бойдоо эмэгтэйн үгэнд итгэхгүй байх үндслэл үгүй. Хүмүүс түүнийг бардам л гэдэг. Гэхдээ тэр бардам хүн биш байж ч мэднэ. Түүнд гомдол тээсэн хүмүүс л энэ яриаг тараасан байх. Ямар тааш ноён Дарси ядууст гараар сунгадаг өгөөмөр нэгэн гэдэгт тэр хоёр бүрэн итгэжээ. Уикмийн тухайд
энэ нутагт нэр хүндгүйг олж мэдэв. Ямар тааж уугуул нутгаа орхихдоо ардаа бөөн өр шир үлдээснийг нь ноён Дарси төлж барагдуулсан тухай олж мэдээд ихэд гонсоож билээ. Элизабет бас шүнжин Пемберлийг бодож ханав. Тэр тусмаа залуу эзэнт нь ямар сэтгэлээр хандаад байгаагаа ойлгохыг хичээв. Ямар тааж тэр одоо ноён Дарсиг урдынх шиг үзэн ядгаа нэгэнд болжээ. Тэр бүхэл нэгэн цагт түүнд дургуутсаж байснаасаа ичнэ. Олон сайн чанарыг нь олж мэдэнгүүт үүсч бадарсан хүндлэх мэдрэмж түүний мөн чанартай сөргөлтгөө нэгэнд болжээ. Зөвхөн хүндлээ зогсохгүй, сэтгэл татагдаж байна. Нэгэн цагт өөрийг нь хайрлаж явсны төлөө биш. Харин өчнөө болох бүдүүлэг авирсны дараа хүртэл хайрласаар байгаагийнхэн төлөө түүнд талархна. Төвний бодлоор дахиж нүдэнд нь өртвөл заналт дайсан шиг дайжих учиртай байсан ноён Дарси эсэргээр ойртож татнасхын тулд чадах бүхнээ хийнэ гэж тэр мэдээж санаагүй юм. Үүний тулд хамаатан саданд нь дотносож тэр бүхэл дүүтэйгээ танилцууллаа. Бардам ирийн ийм хувилбарын шалтгаан гагцхүү хайр дурлал байж болох юм. Одоо олдсон байр сууриа ашиглан түүний эргүүлэхийг хүлээн авч хоёр биений аз жаргалтай байх хэсэг нь зөвхөн Элизабетээс хамаарахаар болжээ. Дарси авахаа эдлэндээ хүрлцэн ирээд өглөөний цагаа дөнгөж ууж амжингууд дахин мордож цагаа гарцдан айлчилж ирсэн тул яг тийм хариу барих ёстой гэдэгтээ бүгд санал нийлв. Элизабетийн сэтгэл тун ханамжтай байх ажээ. Бүлэг 45. Хардаж харамлах, санаанаас болоод өөртөө дургуулах Бингли авахаа түүний айлчлал дуртай байхгүй нь мэдээж. Элизабет үүнд итгэлтэй байв. Тэдний хоошоо харсан цонхтой тул зуны халуунд сэрүү татах тоглог танхимд хүлээж авлаа. Цонхоор аврах царс модод сүглих нуг ба ой модон хүнжилтэй өндөр толгод үзэгдэнэ. Танхим Дарси авахаа хатагтай Херст, Бингли авахаа болоод тэдний Лондоны найз хатагтай Ансли нар тосов. Жоржина зохих ёсоор найрсаг мэдчихлээ. Гэхдээ ичингүүч бас буруу зураг юм хийх вэ гэж айсандаа болоод бие барихан зарим хүний нүдэнд бол бардам ихэмсэглэл мэт харагдах ажээ. Харин Элизабет ба түүний бэргэний хувьд авахын байдлыг сайн ойлгоход бол нэгүүлсэн. Тэднийг орж ирэхэд хатагтай Херст ба Бингли аваханаар хөнгөн мэхийж мэдлээд өнгөрөв. Тэгээд төвчхийн аргагүй намгүм ноёрхлоо. Энэ байдлыг хатагтай Ансли төрүүлж ивдэв. Аятайхан төрөх байдалтай чаман хинцэр эмэгтэй элдв сэдвэр яриа өдөх нь нөгөө хоёроо бодвол хавгүй хүмүүжил сайтан шинж. Хатагтай Гарднер тэр хоёрын хооронд ядах юмгүй яриа өрнөхөд Элизабет уй үг авчуулна. Дарси авахаа бол хэлсэн үгийг нь хинж сонсохгүй өнгөрнө гэж найдах үедээ хэдхэн үгийг аяархан чулуудах ажээ. Амнаас нь гарах үгийн тоолонгор тэр тусмаа Дарси авахад хандах тоолонд Бингли авахаа өөрийг нь цоо ширтэж байхыг Элизабет анзаарав. Тэглээхэд Элизабет харилцаанаас татгалцахааргүй байсан ч харамсалтай Дарси авахаа тэр хоёр хоорондоо хол зайтай суусан юм. Тэгээд үе чанга хашгирч ярихаас илүүтэй бодол дарагдаж суухыг Элизабет дээрд үзлээ. Тэгээд ч өрөөнд хизээ мэдгүй ирчүүдээс хин нэг нь орж ирж мэднэ. Орж ирэхээс айх юм уу? Орж ирээсэй гэж хүсч бин алин болохоо Элизабет өөрөө ойлгосонгүй. Бингли авахаа гэр бүлийнхэн тухайн асуухад анзаарахгүй өнгөрөөснөө ойлгоод давхин зочив. Тэгээд яг түн шиг хүйтэн хүндий товч хариулт өгснөөр дахиад тэдний хооронд яриа өрнөсөнгүй. Хүйтэн зоош, зүсмэл билүү, зүсэн бүрийн жимс барьсан зарцнаар орж ирээд айлчлалын уур амьсгалыг баг зэрэг өөрчлөв. Хатагтай Ансли нүдээр тохиж сануулсны эцэст Дарси авахаа үүргээ гинэд санснаар зоошин төрүүлж ам хүрлээ. Тэгээд бүгд тоор, гуйлс ба усан үзэм овоолсон ширээнд төхөж ойрсов. Элизабет ч бусдаа сутахгүй амтад жимсийг шимтэн идэж байтал ноён Дарси өрөөнд гинэт орж ирлээ. Элизабет өөрийгөө хүчээр тайвшруулах ёстойг ухаарав. Энд байгаа эмэгтэй бүр ноён Дарсигийн үйл хөдөлгөөнийг нөөц салгахгүй ширтэнэ. Тэднийг мэдээж Бингли авахаа хошуучлах агаад энгийн ярихтаа хүртэл инээмсэглэлээ хадгална. Тэр ноён Дарси санаархсан хിവэр ба хардах сэтгэл нь итгэл найдварыг торгоох аж. Харин Дарси авахаа ахыгаа харангууд амцар байх гэж хичээлээ. Элизабеттэй ойртох түүнд хичнээн төвөгтэй байгааг сайн ойлгох ах нь айл болох дэмжинэ. Энэ зүтгэлийг Бингли авахаа мэдээж анзаараад дургуулхан хор малтлаа. Нэрэ цэргийн хуаран, танаа нутгийг орхисон гэж үнэн үү? Энэ танахны хувьд их том гарц хохирол байх та. Бингли авахаа ноён Дарсигийн дэргэд Уикмийн нэрийг дуртахаас имээсэн ч яг тэр хүнийг цохож хилээд байгааг Элизабет сайн ойлгоод уурсав. Гэвч бие барьж дөнгөд түүн томжиргүй хариу барьлаа. Дарси өөрийг нь нэхуур ажиглаж охин дүүн ичсэндээ нугдаахыг Элизабет анзаарч билээ.
Уг нь Жоржинаг ямар байдалд оруулж байгаагаа Бингли авахаа сэхэрсэн бол энэ яриаг ингэсгээ дуусгах байв. Даанч тэр алсын хараагүй хүн л дээ. Өөрийнх нь бодлоор Элизабетийн сэтгэлтэй хүнийг шалгах замаар зөвхөн түүнд л хор учруулахыг хүснэ. Элизабетийн тэр хүнд өгсөн сэтгэлийн талаарх сэдвийг сэргээснээр ноён Дарсиг шархтуулна гэж найдана. Бас Элизабетийн дүү нар нь молгоо Сэтгнүр охид байсныг Дарсид сануулах зорилготой. Дарси ахаа Уикэмтэй оргож босох шахсан тухайд Элизабетээс өөр мэдэх хүн үгүй билээ. Бас Дарси яг энэ нууцыг хавд арах хүсэлтэйгч Бингли авахаа мэдэхгүй. Элизабет туйлын амгалан тайван байснаар ноён Дарсиг таадгаруулж дөнгөв. Бингли авах харин цохолдож дуугаа хурааснаар Дарси авахаач бас сэхээ авлаа. Товчхондоо Бингли авахаа Элизабетийг хорлох гэсэн биш, эсрэгээр залуу ноёны анхаарлыг түүнд хандуулж орхижээ. Ингээд айлчлалын цаг дуусахад ноён Дарси зочдыг үдэхээр хамт гадагшлав. Бингли авахаа түүнийг эзгөөчлөөд уураа гадагшлуулж Элизабетийн төрх байдал үйлдэл хөдөлгөөн хуцыг нь хүртэл шүүмжилж гарлаа. Харин Жоржина ахын яриаг сайн санах тул Элизабетийг ялдам ээлдэг бүсгүй тооцно. Түүний ах шиг хүн хизээж алдаж эндүүрэхгүй. Дарсиг эргэж ирэхэд Бингли авахаа зарим нэг санаагаа цухалцуулав. Ганц өвлийн дотор царай зүүсэн хичнээн өөрчлөгдөв ээ. Бүр харалцгаж. Луиза бид хоёр түүнээс харилцаагаа тасласан сайн хэрэг боллоо шүү. Түүний яраа ноён Дарси таалагдаагүйч огцом ширүүн хариу барьсангүй. Хувьдаа ямар нэг өөрчлөлтийг анзаараагүй бөгөөд царай харлах тухайд алс хоолох аялах үеэр хүн бүхэн тохиолдог зүйл гэж хариулав. Би л түүний хизээж сайхан бүсгүй тооцож чадахгүй. Нүүр нь хитрхи туранхаа ясархаг арьсан болбраа биш. Хамар нь онцгойд хэлбэргүй шүдэн дайжгүйч энгийн нэг байдаг л. Юу н онцгой садан юмгүй. Хин нэгэн дэгжин гэж үздэгч түүний нүд бас л өрмөц биш. Хурц, нэвч шот, харц надад лав ох таалагддаггүй. Ер нь өөрийгөө их юм тооцсон бүсгүй. Харахаар дургу хүрдэг юм гэж Бингли ахаа бууж өгөхгүй зүтгэн. Дарси Элизабетийн царай дүрхэнд айл хэдийн татагдсныг мэдэх Бингли ахаа ингэж бодлоо хуваалцах нь зөв зам биш гэдгийг мэдэж байсан ч хардаж харамлсан эмэгтэй хүн юунаас ч буцдаггүй юмсан ч тэр Дарсид оновчтой зохилд өгснөө анзаарангууд ихэд баярлаж билээ. Харин ноён Дарси ам нийлгүү төвчснээр санаагаа гүйцэхэд саадгүй болжээ. Хин нэгэн түүнийг анхаарангууд царайлаг гэж хэлбэл бид гайхах байсан биз? Жишээ нь та түүний гоо үзэсгэлэн ээжийнх нь мулгуутай харьцуулж өгөөцнийг би санаж байна. Гэхдээ та дараа нь үзэл бодлоо баг зэрэг өөрчилж түүнийг аятайхан тооцдог болсон байх. Таны ярьж буй бүгд үнэн гэвч өчнөө хугацаа өнгөрчээ. Одоо бол би түүний гэргэн тойрны бүх эмэгтэйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй хөөхөнд тооцох болсон гэж тохог тэсгэ болсон Дарси хариулав. Ингэж хэлээд гарч одоход шахаж хэлүүлсэн хариултаа хамгийн их шаналсан хүн нь Бингли авахаа өөрөө байв. Хатагта Гарднер Элизабет хоёр буудалд эргэж ирээд Дарсигийн охин дуу найз нөхөд гэр орон амтд Джеймс Гейл бүхнийг ярилцсан ч гагцхүү ноён Дарсигийн тухай уг дуугарсангүй. Бүлэг 46. Джейнис цагтл ирэхгүй нилээд удасны эцэст нэг дор хоёр захиа ирсэн юм. Эхний захиаг буруу хаягдсанаас болоод өөр гүнлэгээр төөрч аваад иржээ. Нагац бэргэн хоёртой хамт салхинд алхахаар яг гарах гэж байтал захиа ирсэн тул тэд тухтаа унших боломж олгох үүднээс Элизабетийг үлдээгээд явж одов. Захианы эхний хэсэгт шин сонин юуч байсангүй. Хоёр дахь хэсэг нь Элизабетийг сэрд хийхэд хүргэсэн юм. Хонгор Элизабет минь захианы эхний хэсгийг дуусгаад явуулах гэж байтал санаанд оронгүй юм болсон тул нэмж бичлээ. Өчигдөр шүн дундын үеэр манайхан унтахаар хэвтээд байтал хурандаа Форстероос яралдаа захиа ирэв. Манай Лидия Уикмиг дагаа Шотланд руу оргожээ. Бид ямархуу зочролд орсныг чи төсөөлөх байх. Ийм ухар мөчөд байх ч гэжтэй. Одоо Уикм бидний бодсон шиг тийм муу хүн биш байгаасай л гэж залбирах үлдлээ. Хөнгөн хуумгай болгоомжгүй үйлдэл гэдэгтээ би санал нийлж байвч эргээд бас Лидияд чин сэтгэлээс хайртай баталгаа нь орголт байх гэж бодон өөрийгөө тайлгаруулж сууна. Уикм ямар нэг ашиг сонирхлын үүднээс тийм алхам хийгээгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл манай аавд охиныхын төлөөс хийх мөнгө байхгүй шүү дээ. Ээж бүр шаналж зовж гүйцээд байна. Аав яхуу тэсчил байгаа. Тэд бим гаргийн шүн дунд оргосон бололтой. Тэднийг маргааш өглөө нь олж мэджээ. Хурандаа Форстер өөрийн биеэр манад ирэхээр нааш гарсан гин. Лидия санаа зорилгоо дурдсан хідэн мөр цагтлаг түүний эхнэрт үлдээсэн юм байх гэжээ. Элизабет дараагийн цагтлыг яран задлаа. Хэдий туйлын ухаангүй үйлдэл боловч Уикм Лидия хоёрыг гэрэлсэн гэж таамаглах бүх үндслэл бидэнд байгаа. Тэдний Шотланд явсан гэдг нь ч бас худлаа болж байх шиг.
Учир нь Уикмийн дотны найз Дэни түүнийг хизээж тийм хол явахгүй бөгөөд бас Лидиатай гэрлэх тухай нэг ч удаа дурсаж байгаагүй гэж мэдүүлжээ. Хурандаа Форстер үүнийг сонсож түгшээд тэдний мөрийг мөшгөхөөр шийджээ. Эхэндээ амжилттай явсан ч удалгүй тэд тэргээ сольсноор мөр алдсан байна. Дараа нь Лондон орох замд тэднийг хэн нэгэн харсан мэт сураг гарчээ. Хурандаа нийслэл орох замын дагуу цааш хөдөлж буурчин газар бүрээс сургалвч ямар нэг сураг ажиг сонсоогүй юм байна. Аав ээж хоёр 7 дорын болсон тооцон хямарч байгаа. Харин би тэр хоёрыг хотод очиж гэрлэхээр явсан гэж бодож буй. Хурандаа Форстер миний таамгийг сонсоод эрс ницаасан юм. Түүний бодлоор ийм гэрлэлт боломжгүй бөгөөд Уикэм итгэж найдаж болох хүн биш гин. Ээж өрөөндөө хэвтэрт орсон. Аавын ийм гонигтай байхыг би амьдралдаа хараагүй. Кити уг нь тэдний холбоог мэддэг байж л дээ. Одоо биднээс нууж байсандаа өөрийгөө зөвхөж байна. Элизабет, чи минь энэ хар дарсан зүуднээс хол байгаа нь сайн хэрэг. Гэвч одоо эргэж ирэх хэрэгтэй боллоо. Би заавал гэж хэлэхгүйч чамгүйгээр маш хүнд байгааг дуулгая. Би гартаа дахин өд авахд хүрв. Үүссэн нөхцөл байдлын улмаас Лонгборнд эргэж ирэхийг та гураас хүсэж байна. Форстертай хамт Лидийг хаахаар Лондон мортохоор болчихлоо. Ямар санаатаг мэдгүйч тэнд очиод элдэн муу юм хийх вэ гэхээс би имэж байна. Хурандаа маргааш орой гэхэд Брайтон руугаа буцах ёстой. Энэ тохиолдолд нагцын тусламж амин чухал хэрэгтэй болно. Тэр биднийг ойлгож уужуу сэтгэл гаргана гэж найдаа гэжээ. Нага захаан байна гэж Элизабет чанга бархирав. Тэгээд ноён Дарси ирсэн тухай дуулахаар орж ирсэн зарцтай хаалган дээр мөргөлдөг шахлаа. Ноён Дарси ардан зогсоно. Бүсгүйн цохиосон царай хачин твдэлтийг хараад тэр ихэд гайхажээ. Өршөөгөөрэй. Гэхдээ би яг одоо ноён гарднерыг олох хэрэгтэй байна. Хойшлуулашгүй ажил гарлаа. Би хоромж саадаж болохгүй. Буурхан минь ямар ажил вэ? Би тань саад болохгүй. Гэхдээ та эндээ үлдээ зарц бид хоёрын хин нэгнийг явуулсан дээр байх гэж ноён Дарси бие барин айл болох тайван хэлжээ. Элизабет шийдэж ядан цог тусахад өвдгөн чичрэн. Ийм байдалтай эрэлт гараад юунд ч хүрэхгүйгээ арай хийж сэхээрээ зарцыг томилж явуулав. Зарцыг гарангууд Элизабет буудан лаг хийн суулаа. Гансарсан царайг нь хараад ноён Дарси инэрч инхрийлсэн зөөлөн дугаар асуув. Үйлчлэгч дуудах уу? Дар суувал тайвшрах байх. Би аваад ирэх үү? Таны би хамарсан бололтой. Хэрэггүй. Баярлаа. Миний би зүгээр. Гэрээс ирсэн захианаас болчихлоо. Тэгээ зурхиртал уйлж эхлэхэд Дарси яахаа мэдгүй таг дуугүй зогсоно. Элизабет арай хийж тайвшраад хэлжээ. Джейнээс аимшигтай мэдээ ирлээ. Ти хинээс ч нуухгүй. Отгон дүү маань Уикмийг тахад орохжээ. Энэ бүхэн юугаар тусч болохыг та сайн мэднэ. Гэтэл манай дүүд мөнгө хэлхий холбоо гэд Уикмийг зогсоох юу ч байхгүй. Тэр өнгөрчээ. Ноён Дарси гайхан таг болов. Уикми ямар хүн болохыг мэдсэн мөртлөө сэргийлэх алхам хийгээгүүдээ би отоогоон сож байна. Мэдсэн бүхнийхээ ядаж хагасыг тэдэнд ярьж байсан бол ийм юм болохгүйсэн. Одоо хориоджээ гэж Элизабет халаглана. Санаа багтангүй юм. Харин тийм ээ. Тэд тиймэр Лондон чиглээ замхарсан байна. Ирж хайж эхэлсэн үү? Аав Лондон явсан гин. Ахаас тусламж гуйсан тул бид хагас цагийн дараа буцах байх. Гэвч одоо юу ч хийгээд нэмэргүй гэж бодож байна. Тим хүнд яаж нөлөөлөх вүлээ дээ? Тэднийг хаанаас яаж олох юм бэ? Аимшигтай юм. Дарси дуугүй тоолгоос ихсэрнэ. Гэтэл би түүний хэн болохыг сайн мэдэж байсан. Байдлыг хүндрүүлээд явах уу гэж бодсон минь алдаа бижээ. Би залруулшгүй болох бүтүүлэг алдаа гаргалаа. Дарси бодлогошин нааш цааш холихыг үзээд Элизабет дууга хурав. Гэр бүл нь шившигт хутгалтхыг үзээд сэтгэлээр унаж хамаг тамирт ихийн барагдлаа. Дарси тусалж чадах болов уу? Үгүй байлаа ч гэсэн хамт шаналхыг хараад дотроо түүнийг урд урдынхаас илүү ихээр хайрлав. Гэвч тэрбээр алчуурт нүрээ нагаад гашуунаар уйллаа. Энэ үед Дарсигийн твдүү дуу сонсогдсон юм. Таныг таадгаруулах юу ч хийж чадахгүй дэ би харамсаж байна. Зөвхөн талархлын үгээр хариу сонсохын тулд хоосон сүржигнэж би чадахгүй. Энэ явдлаас болоод дүү маань Пемберлид тантай дахиж уулзаж чадахгүй болж байх шиг. Та миний өмнөөс хүлцэл өчөөрэй. Яаралдаа хэрэг гараад ботсон гэж хэлнэ биз. Жигийн шалтгааныг аль болох нуухыг бодоорой доо. Дарси нууцыг хадгална гэж батлаад дахин харуулсал илэрхийлж бүх юм сайн сайхнаар дуусна хэмээн найдаж буйгаа дуулгаад дахин инэрсэн харч чулуудсны эцэст гарч явлаа. Дарсиг гарангууд сэтгэлийн өвчин тэсхийн аргагүй болж ирэв. Жэни 2 дахь цахааг уншаад Уикэм дүүтэн гэрлэн гих найдар өөрд бөхлөө. Лидия угаас хин нэгнийг өөртөө татахын тулд яаж ч аашилж мэдэх хүн. Түүний шохорхол докторгүй. Хин илүү эргүүлж өдөж байгаа эртээ шууд л татнасдаг. Гэхдээ хамгийн харамсалтай нь гэрхэн нь түүний ийм хөнгөн хийсвэр байдалд
Ямар ч анхаарал хандуулаагүйгээр зогсохгүй. Бараг өөгшүүлж иржээ. Элизабет өөрөө ч үүнийг хэтэрхий оройтож ойлгов. Тэр бушуухан гэртээ харахаар яарч байлаа. Ээжигээ асарч Джейний шаналлыг хөнгөлөх юмсан. Лидиад харин юугаар яаж туслахыг тэр мэдэхгүй байв. Гэхдээ нагаз ах нь ямар нэг юм хийн гэдэгт итгэнэ. Нагаз бэргэн хоёр хар гүйхээрээ ирлээ. Учир нь зарц тэдэнд Элизабетийн бие гинэд муудсан мэтэр ойлгуулжээ. Элизабет буруу ойлголтыг залруулад дараа нь хоёр захиаг уншиж өглөө. Тэр хоёр Лидиад угаас дургүй боловч энэ явдал зөвхөн Лидиад биш, ар гэрт нь их гай тарж мэдхийг шууд ойлгов. Нагц нь хүч хүрэх бүхнээ хийн гэж бэлэн зэлэн амллаа. Тэгээд гурвал яаралтай буцахаар бэлдэж божигнов. Хатагтай гарднер яаралтай буцах болсондоо хүлцэл өчөж аятайхан шалдаг заасан захиаг найзуудаа бичиж амжлаа. Тэр хооронд ноён гарднер энтхийн төлбөр тооцоог барагдуулснаар бүгд сөөх тэргэнд суугаад Лонгборныг чиглэн хөдлөв. Бүлэг 47. Хотоос нилээд холцсон хойно нагад сая ам нээлээ. Бодоод байх нэ. Джейни санаа зүг байжээ. Ар гэр нь хамгаалахыг мэдсээр байж тийм юм хийх хүн өрөөсөө байхгүй. Тэгээд ч хурандаагийн эсрэг алхам хийн гэдэг байж боломгүй. Тэр Уикэм хичнээн хорхоослоо гэд ийм их хэрсэл гаргах учиргүй. Үнэхээр тэгж бодож байна уу? Гэд Элизабетийн царайс сэргэлээ. Би ч бас тэгж бодож байна. Уикэм арайч бусдын нэр хүндийг хуландаа гიშхгүй. Яс заншлыг яварч толгойдоо ланчиг хурах хэрэг түнд байхгүй шүү дээ. Тэр ланчиг энэ тэрийг бодохооргүй захилж явдаг хүн. Гэхдээ та нарын зүг байгаасаа гэж би залбирч сууна. Хэрв тэр манай дүүтэй нэрээ гэрлэх санаатай байсан юм бол яагаад Шотланд яваагүй билээ? Шотланд яваагүй гэх баталгаа бидэнд одоохон даалгаа гэж ноён гарднер няцаана. Тэгвэл яагаад тэргээ салсан байх вэ? Тэгээд ч барнет хүртэл мөшгөөд тэдний сураг гараагүй. Эсвэл хоёулаа мөнгө муутай тул хэдий Шотландаас хол боловч арай зардал багтаагаар нь Лондон орж гэрлэхээр шийдсэн байж болох юм. Гэхдээ яагаад энэ бүхнийг нууцаар хийх вүлээ? Бас Уикмийн хамгийн дотны ханд Дэнийн түнд Лидиатай суух бодол огт байхгүй гэж хэлсэн гин. Эрүүл чирэг би. Залуу наснаас өөр Лидиа түнд өгөх юм байхгүй. Уикм яагаад түнтэй заяагаа холбож юу хонжоотоо гэрлэх боломжуудаа цэг тавих юм бэ? Хурандаа түнд ямар арга хэмжээ авч болохыг би мэдэхгүй юм. Харин манайхны зүгээс ямар нэг занал хийлэл байхгүйг Уикм сайн мэднэ. Лидиаг хамгаалах ах байхгүй. Аав энэ гэрт болж байгаа бүхнийг үл тоомсорлог болохоор түүний хэсгээлээс Уикм өөр юм ихгүй шүү дээ. Арай Лидиа Уикм тухайнгуу дурлаад гэрлэхгүйгээр хамтран амьдрах хэмжээнд хүрсэн юм биш үсттэй. Яг үүнээс л би яаж вэ? Туршлагагүй баг жаахан охин шүү дээ. Хүмүүжлэн анхаарсан хүн үгүй. Сүүлийн 6 сарыг өөртөө даатгаж орхисон болохоор gie урч гэгэлцэж өнгөрөөсөн. Цэргийн хуаран нөөж ирснээс хойш цэргийн дарганаар хайр дурлал сэтгэгнэлээс өөрийг бодхоо бүр байсан. Уикм харин ямар ч эмэгтэйг сөхрүүлэх хувцастайг би мэднэ. Гэтэл Уикмийн хүүхэмсэг иргэдгийг Джейн бид хоёр андахгүй. Итгэлийг нь олж аваад ургаж мэхэлдэг. Чи нэрээ тэгэж бодож байна уу? Гэх хатагтай гарднерийн сониучрахал дээд зэгтээ хүрчээ. Ноён Дарсигийн тал дээр ямар муухай авир гаргасан тухай би та хоёрт ярьсан да. Өөр олон муу жишээ бий. Тухайлбал Уикмийн худал ярианаас болоод би Дарси авахыг бардам бүрэг таагүй эмэгтэй тооцож ирсэн. Хичнээн ялдам даруухан охин гэдгийг мэдсээр байж Уикм надад ингэж ойлгуулсан хэрэг. Тэгээ та хоёрын мэдэж байгааг Лидиа мэдэхгүй юм уу? Үүндэл би харамсаад байна. Гинт орж ноён Дарси ба хурандаа Фицвильям нартай ярилцахаас өмнө би үннийг өөрөө ч мэдэхгүй явсан. Эргэж ирэхэд хурдан хотыг орхиж таарсан тул элдвийг яриад яах вэ гэж бодсон юм. Лидиаг ийм аюул дүртэн чиний сансангүй. Бас тэднийг тотонсон гэж би бодоогүй. Миний сандахаар хизээж бисээ сонирхож байгаагүй юм. Сонирхлоо гэхэд хинч тоохгүй байхсан. Учир нь манайх залуу ирчүүдийн цагаа зарцуулаад байх баян чинэлэг айл биш. Уикмиг анх манад тэнд ирэхэд Лидиа яг бусдын адил шохоорхсон. Уикм түүнийг онцгойлсон зүйлгүй. Тиймээс Лидиа бас сонирхохоо болоод өөрийг нь эргүүлдэг бусад дарга нарыг анхаарах болсон юмдаг. Замын турш энэ сэдвэр эргүүлж тойруулж ярилцавч төгшөөр, найдвар, таамаг бүхэн яг хэвээр үлдэв. Өөрийгөө буруутгах Элизабет өршөөл ба амар амгалан гэж юу байдгийг мартжээ. Байдгаараа хуралцаар маргааш өдөр нь Лонгборнд ирлээ. Дөө наран сүүх тэргийг алсаас анзаарангууд довжин дээр овоороод царай нь аз жаргалаар гээж үсэрч дэвхцэн. Элизабет хараж буунгууд тэднийг хүнсээд өөдний тахимд гүйн орж Джейнтэй тарангууд хоёул нүдэндээ нулимс цэглэгнүүллээ. Элизабет оргодлуудын тухай сураг ажиг байгаа эсхийг бошоохон асууна. Одоохондоо сураггүй. Зоригт наац маань ирсэн болохоор бүх юм сайхан болно гэж Джейн үглэнэ. Аав нийслэл байгаа юу? Сайн явж хөрсөн тухай ганц захиал ирсэн. Тэгээ чухал мэдээ гарах хүртэл дахиж бичихгүй хэмээн анхааруулсан байлээ. Ээж яаж байна? Нар ямар хөө байна да? Сэтгэл нь их хямарсан ч сансыг бодоход ээж дайжгүй байгаа.
Өрөөнөөсөө гарахгүй хэвтэж буй. Дүүнэр бүгд ирүүс харуул. Чи өөрөө яаж байна да? Байдгаараа цонхийжээ. Джейн бүх юм хэвэн гэж батлана. Энэ хооронд нагац бэргэн хоёр орж ирэхэд Джейн тосч очиод нулимстай нүдэрээ инээмсэглэн талархлаа. Нагац бэргэн хоёр Элизабеттэй ижилхэн асуулт тавьж түүний сонссон хариултыг сонсов. Гэхдээ Джейн бүх юм сайн сайхнаар дуусна гэдэгт итгэх агаад аав юм уу Лидиагаас сайхан захиа ирнэ гэж найдаж байгаагаа дуулгав. Дараа нь бүгд хамтдаа хатагта Беннетийн унтлагын өрөөнд оржээ. Тэр уйлж, өглөж, Уикмиг зүхэж, хувь тавлангаа муу хэлнэ. Гагцхүү энэ бүх уймын бужигнааны гол шалтгаан болсон охиноо харин огт үл дурдах ажээ. Хамттайгаад явсан бол юу гэж юм болох вэ? Хөөрхий Лиди харж хандах хүнгүү ганцаар явснаас боллоо. Форструуд яагаад түүнийг зүнд нь орхив? Ноён Беннет тэр Уикмиг олонгод гисгэх гэж оролдоод өөрөө амиа алдхан гарцаагүй. Коллинз тэр дороо идлэн авахар дахиж ирнэ үсттэй. Бид одоо яах болж байна? Аха, та аль биднийг аврахгүй бол өнгөрлөө. Бус нь бүгд түүнийг таавшруулахаар оролдоно. Ноён Гарднер маргааш Лондонд хүрээд хүргэн дүүдээ бүх талаар туслана гэдгээ амлав. Ах минь, та надад гар сунгах юм да. Хотод очиод тэднийг заавал хайж олоорой. Гэрлээгөө байвал гэрлэхийг тулга. Тохиолдолд бүх зардлыг нь даана гэж Лидиад хэлээрэй. Ноён Беннетэд нудраг зөрүүлэхийг явж зөвшөөрч болохгүй шүү. Миний бие муу байгааг сайн хэлж өгөөрэй. Та минь үнэхээр нийт сэтгэлтэй хүн шүү дээ. Ахын чин сэтгэлээс туслана гэж амлаад бас үндэсгүй айдас хоосон итгэлээ хойш тавихыг зөвлөөд авав. Дараа нь хоол бэлэн болсон тул бүгд доошоо буулаа. Мэри номоо Кити хувцас гоёлоо хойш тавиад бас хооллохоор иржээ. Мэри амгалан царайлах бол Кити өөрөө өртөө цухалтна. Мэри буйртай царайлан ширээнд сууснаа Элизабетийн чихэнд шивнэж гарав. Бүх юм сайн муу талтай. Бидэнд бас энэ тохиолдлоос суралцах юм байна. Жишээ нь онгон тагшин бүхний нэг алдвал дахиж нөхөх аргагүй. Ганц буруу алхам мөнхийн шаналл авчирна. Зөвхөн баг зэрэг анхаарал тавьсны төлөө эр хүнийг дагаж тавхиж болохгүй юм байна. Гэх мэт. Оройн Джейнтэй хойлохнаас суух боломж олонгууд Элизабет сонирхсан бүхний асууж ярилцав. Лидигийн үйлдэлийн муу үр дагавар бүгдэд гарцаагүй тусна гэж Элизабет итгэх болов. Джейн харин эргэлзэв. Алив, яриаг бүхний дэлэг. Хурандаа Форстер тэднийг сэжиглэж байсан уу? Харилцан татагдж байгаа нь сэжиглсэн тухайга хурандаа хэлсэн. Гэхдээ ийм ноцтой алхам хийн гэж ёстой бодоогүй юм билээ. Тэр их урайлган, бас мэдрэмжтэй хүн. Болсон явдалд өөрөө бас хамаатай ба хайхрахгүй сууж чадахгүй гэдгийг харуулахын тулд манад ирээд буцсан. Уик манад үтэй хизээж гэрлэхгүй гэдэгт Дэни итгэлтэй байсан гэлөө. Хурандаа түнтэй ярилцсан уу? Ямар тач орох тухай юу ч мдээгүй гэж хариулсан. Тэдний гэрлэх хэсэг тухайд эргэлзэж байгаа талаар дахиж яриаггүй юм билээ. Тэгэд би Дэни өөрөө төөрөлдөжээ гэж бодсон. Хурандаа Форстыг ирэхээс өмнө тэдний гэрлэн гэдэгт бүгд итгэлтэй байсан бололтой. Харин тийм ээ. Би хувьдаа тэр Уикэм итгээд ааш авиртай тул манай Лидия гэрэлсэн хойноо тийм ч аз жаргалтай амьдрахгүй тухай бодож байв. Аав ээж хоёр Лидиаг ухаалаг бас сонголт хийлээ гэж зөвхөн шаналж байсан. Китигийн тухайд Лидия сүүлчийн цахиандаа ийм юм болох тухайд санаа зохицуулсан гэж хэлсэн. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсныг гэртнээс мэдэж байсан бололтойдог. Хурандаа Уикмийн тухай юу гэж ах юм? Ямар тач сайн үг хэлээгүй. Галзуу солиотой алсын хараагүй гэж дүгнсэн. Уикэм манай энд байхдаа бөөн өөр тавьсан гэж би бас сонслоо. Джейн, хоёлоо Уикмийн тухайд бүгдэд эртхэн ярьж байсан бол ийм юм болохгүйсэн. Магадгүй юм. Гэхдээ яг нарийн учир шалтгааныг мэдгүй мөртлөө хүний өнгөрснийг зарлаад байх нь шудраг бас хэрэг. Бид сайн сайхныг л бодож амаах юм гэсэн. Хурандагийн эхнэр Лидиаг яг юу гэж үтсэн юм бол тоо? Хурандаа тэр цагтлыг авчирч өгсөн. Джейн захиаг өгөхөд Элизабет уншлаа. Хонгор минь. Өглөө миний эзгөөг үзээд чи гайхах байх. Хаашаа явсныг сонсвол инээд чинь хүрнэ. Би Гретна Грин руу инээд алцаар явж байна. Хинтээ вэ гэж гайхвал би чиний анзаараагүй гайхах болно. Учир нь энэ хорвоод миний хайртай ганц хүн бий. Тэнгэрийн элч. Түнгүүгээр хорвоо уйтай тул би юу ч хийхэд бэлэн байна. Гэр бүлийнхэнд маань миний энэ тухай мэдээлэх хэрэггүй. Цаг нь болохоор би өөрөө дуулгана. Уикмийн эхнэр Лидиаг их гарын үсгтээ захаа илгэнэ. Тэд яах бол доо? Намайг тоглож байна гэж бодох үз? Гэх зэргээр бичжээ. Тэнийхэн Лидиа минь дээ. Хөөрхий аав минь хүн цохил болсон байх та. Түүний ингэтэл зочирдохыг анхудаа харлаа. 10 минут хилэн татсан. Гэтэл ээж шууд л хэвтээд өгсөн. Орон гэр оронгоороо бужигнав. Тийм цагаар сэрэмж болгоомжтой байх боломжгүй юм билээ. Айдас нүмерхийг хараад хоёр гар сул унжиж ирсэн. Хоёр дүү маань надад туслахыг хүсвч би зөвшөөрөөгүй. Нэрээ аавыг мартсны дараахан Филипс нагаз ирээд 2 хоног байж надад тусалсан. Надтай Лукас мөн ирж тайтгарлын үг хэлээд октойхон тусламж хэрэгтэй эсхийг асуусан.
Гэртээ суугаад дуугүй хорсож баярлан биздээ. Тэднээс тусламж авахгүй нь мэдээд шүү дээ. Тэгтэл шогшиж халгалахыг нь тэсэх хэрэг бас гаргаж байдаг. Дараа нь Элизабет аавын төлөвлөгөө ямархуу байсныг сургаллаа. Юуны түрүүн тэдний сүүх тэргээ сольж суусан өртөөнд очиж хөлсний тэрэгний дугаарыг мэдэж авах санаатай байна билээ. Залуу хасын яруу сандрууд хэрэг солихыг харсан хүмүүс байж л таарна гэсэн. Тэргийг олчихвол Лондонд хаанд босныг тодруулна. Тэгээд газар дээрээ шийдвэр гарган цаашаа хөдлөн гин билээ.